Ээж? Тэрнээс өмнө жоох мөнгө хэрэг болоод. За хэд юм нэх вэ? 2 сая л. Одоо ч хилдэг авдаг нь өсөж ин дараггүй л. За таях ч дандаа ингэж идэ. Гүй нэг дажгүй ажилд орцсон. Гайгүй хувцс хунаар гуталтай байхгүй л. Даргын нэр нүрийг нь доош нь дараад байна гэдэг юм шүү дээ. Нэрээ тех байх шүү те. Юугийн зэлэх вэ минийх үү? Аав. Ээж нь 2 сая нөгөн. Яг уу? Шинэ ажлыг мэлааж байгаа. За баярлалаа ээж. Ээж. Надад ч гэсэн мөнгө хэрэгтэй. За. 150 мянга багт л болно. Яг ч. Англи хэлний сургалтанд сан. Хинч та. Ямар сургалт гэхээр тийм үнэтэй байдгийг? Агсан төвшний сургалт болохоор л тэгээд хилээ сайжуулж агаад тэтгэлэгт материалаа өгнө. Тэгээ тэг минийх. Тэгэлгүй яах вэ? Хин чамаас асуусан. Хин чамаас асуусан. Чи юу юм? Түрүүнээс хойш хараад байсан чи харин. Чи дуугаа бай заа юу? За чи ямар ах шиг Америкаас тэтгэлэг авчиж чадах биш. Кристод. Би ч яах вэ? Хичээвэл авчна. Чи бол хичээгээд чадахгүй шүү дээ. За чи дуугаа бай чи. Ахтайгаа ингэж арсалдаж байдгийн. Ээж нугасаа чамтай яриа гэж бодож байсан. Чи өөрөө ойдлчин болохгүй гэдэг байгаа үстэй. Ээж нь сая өнгөрсөн 7 хоногт найзуудтайгаа уулзж агаад эмсүүтийн тогоочийн ангид чамааг оруулсан. Тогооч ямар сайхан буянтай ажил хийлээ. Миний охин бол чадна. Тэгэд ч авдаг хэдэн ахиу юм заа юм. Би аль нь ч болмооргүй. Миний сургалтын дүн гадаад руу тэтгэлэгт явхад хангалттай тэнцгэр хахад яа заавал тоогооч гэж. Бүтээ эмсүүд чинь үнгүү. Дээр нь чи цалиа авна. Миний охин тэр гадаадын өндөр төлбөртэй сургуулийн чинь төлбөрийг бид нар яаж төлөх юм бэ? Аав нь хөрхөөр нь очиж иднэ. Хуржиг. Амьдрах сайхан. Олон ангид киног Univision Монгол багц Look TV DDS-с хүлээн авч үзээрэй.